Гоцолдол төвшний хувьд бол төр хариуцна. Одоо хүний эрүүл мэндийн хувьд ч гэсэн ингээд ийм гоцолдол төвшнийг бол төр хариуцж вакцины нээдэг, төр хариуцж энэний одоо тарилга те вакцины тарих, урьдчилан сэргийлэх үйлчлэг үзүүлэх асуудлыг хариуцдаг байхгүй. Харин хувь хүн өөрөөсөө одоо шалтгаалсан шүдний өвчлөл гэдэг юм уу те энэ зүйлийг хувь хүн өөрөө хариуцах ёстой гэж үздэг. Мал дээр ч гэсэн адилхан. Гоцолдол төвшнийг бол төр хариуцдаг. Тэр малаа одоо шимэгдэг өвчнөөс сэргийлэхтэй халдварт биш энэ өвчнийг бол малчин өөрөө хариуцах ийм л ерөнхий зохицуултаа. Тэгэхээр төр энийг хариуцах үүрэгтэй юм чи эндээ оруулах хөрөнгө оруулалт, эндээ оруулах одоо үйлчлэгээний хөлсөө шинжилээч гэдэг шаардлагыг тавьчих. Тэгэхгүй болохоор одоо үндсэндээ мал амтны эрүүл мэндийн хуулийг сайн хууль баталсан. Гэхдээ альва зүйл хөрөнгө оруулалт төсөвгүйгээр хэрэгжихэд бол үнэхээр одоо хүндрэлтэй шүү дээ. Энэ бид чинь зах зээлийн эдийн засгт орно. Тэ хөгжиж байна. Тэгэхээр энэ салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй. Вакцины хүртээмжийг нэмэгдүүлээ. Тийм үү? Малын одоо тийм одоо хамгаалалттай аж ахуй эрүүл бүсүүдийг байгуулахад зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээ. Мал эмнэлгийн үйлчлэгээний хөлс тарифа шинжилье. Ингэхгүй бол инфляц одоо ямар түвшинд үүсв? Өнөөдөр хамгийн бага одоо үйлчлэгээний хөлс авж байгаа нь малын эмчнэр. Өрхийн эмнэлэг гэдэг одоо энэ эрүүл мэндийн хувийн эвсээр гүйцэтгүүлэлтэд тогтолцоо байна. Нийслэлд аймгийн төвөдөд. Энд дунджаар нэг иргэнд 60,000 төгрөг жилд бодож олгодог. 10,000 хүнтэй хариуцдаг өрхийн эмнэлэг бол 600 сая төгрөгийн жилийн орлоготой. Эндээ тааруулаад хувийн одоо хэвшил буюу нөхөрлүүд эмчнэр баг болоод энэ шалгуултанд оролцоод ингээд хүн амд тэр өрхийн эрүүл мэндийн үйлчлэг үзүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ мал эмнэлгийн нэгжигдэж яг өрхийн эрүүл мэндтэй төстэй хэлбэрээр явуулах хэрэгтэй. Яагаад өрхийн эмнэлэг дээр энэ амжилттай хэрэгжиж байгаа юм гэхээр өрхийн эмнэлгийн барилга, лаборатори, тоног хөрөмж, машин унаа төр болон орон нутгийн өмч. Энэ өмчийг дээр одоо энэ нөхөрлөл эмчнэр иргэдэд эрүүл мэндийн үйлчлэгээ үзүүлэх ажлыг хийж байгаа байхгүй юу. Яг тэрэн шиг бид нар энэ орон нутгийн мал эмнэлгийн нэгжүүдэд нэгдсэн байр, лаборатори, тоног хөрөмж, хүүтэн хэлхээний те одоо ингээд тэгээ мал одоо тарилга хийхэд юм хавчдаг хашаач гэдэг юм уу. Ийм зүйл дээр нь төр хөрөнгө оруулж тэгээд харин ганцхан малын эмчнэрийг та нар тарилгыг бүрэн хий, цаг хугацаанд нь хий, вакциныг одоо чанартай тээвэрлэх, хадгалахад энэ одоо гормоо мөрдөө гэдэг энэ шаардлагыг тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөр ийм бага тарифтай те 1000 төгрөгийг бодмал. Тэгээд тэр жилдээ нэг 10-20 сая төгрөгийн орлоготой энэгээрээ тэр хүн лабораторийн тоног хөрөмж аваад бензин тус аваад ингээд явахаар чинь энэ бол тийм чанартай байж үнэхээр чадахгүй байхгүй. Гэхдээ энд зарцуулж байгаа мөнгө л тийм их биш шүү дээ. Жилдээ шүлхийн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины авахд 7 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Ердөө 3-4 км зам хэл мөнгө. 3-4 км зам юм мөнгө. Баялгаа хамгаалах гэдэг шүү дээ. Гэтэл үндэсний баялгаа хамгаалах гэдэг нь экспортыг нэмэгдүүлэх гэдэг нь малынхаа удмын сан хамгаалах гэдэг нь малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх гэдэг. Тэгэхээр энэ лүү хөрөнгө оруулалт үнэхээр бага байгаа гэдэг би бол шууд одоо хэлнэ. Энэ салбарын сайдын хувьд бол би бас сайдаар томилдог байхдаа арай чинь бага мөнгө өгдөг гэж бодоагүй. Тэгэхээр энийг яг нөгөө талаас ингээд мал хувийн хэмжээ ингээ одоо малчид өөрөө хариуцаа одоо махны үн нэмж байгаа юм чи өөрөө хариуцъя гэж тийм тайлбар хэлж магадгүй. Гэтэл гоцолдод үзнэс урьдчилан сэргийлэх үүрэг чинь хуулиараа төрд баг. Хүнд ч адилхан малд ч адилхан. Тийм учраас энэ зүйл дээр орох хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлчихээ. Тэгвэл экспортын орлого нэмэгдэнэ те малын одоо зүүн ус хорогдол одоо багасна, малчдын одоо орлого нэмэгдэнэ. Малчид бол бидэрт янз бүрийн одоо халамж дэмжлэг хэрэггүй. Махын маань одоо үнэтэй болгоод өгөөч, тэ түүхний эдийн маань үнэтэй болгоод өгөөч гэдэг сандыг л тавьчих шүү дээ.